Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. NTV телевизийг сонгон үзэж байгаа үзэгчтэй аав хүндээ баярлалаа. Энэ өдөр үзэгчтэй аав хүндээ өнгөрсөн 7 хоногийн одоо 3 өдөр зохион байгуулагдсан үндэсний бүхий барилдааныг тоймлон өргөхөөр бүхий өрөөндөө хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр бүхий өргөө нэвтрүүлгийн одоо хамтран хөтлөгчөөр үндэсний бүхий улсын тайлбарлагч, үндэсний бүхий судлаач Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За мөн ардын үсгэлийн 87 жилийн их баяр цэнгэл наадамд үндэсний их баяр цэнгэл наадамда 9 даван төрүүлж Монгол Улсын арсан солигдсон зэвсэг түвшний ойн барилдаан буюу өнөөдрийн бидний бас онцолж ярих гол барилдаанд төрүүлж үзүүрлэж амжилт үзүүлж байсан Монгол Улсын арслан Дорж Булмын гав эг арслан маань хүрэлцэн ирсэн байна. За та хоёртоо баярын өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Зөвхөн түмэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр гурлаа бүхийнхээ өрөөнд шууд уламжлал усаар барилдаануудаа таймлаад яриа эхлэх үү. Тэгээд тий. За хамгийн ихэнд бүхий барилдааны хуурийг манай найруулагч харуулах бах. За 3 дугаар сард зохион байгуулагдах барилдааныг бол Монголын үндэсний бүхий холбоо бол албан ёсоор зарласан хуваар байгаа. Барилдаан бол зохион байгуулагдсан. Пүрэв гарагт Баян хонгорын нэгдсэн зорилготой улс аймгийн золтой 128 бүхий барилдаа. За 3 сарын 15-ны Бямбарагт Улаанбаатар гүсмийн нэрмжит Чадамбай улс хөрөнгөний нэрмжит улс аймгийн золтой 128 бүхий барилдаа. За 16-нд Нямгарагт Цэргийн баярын барилдаа 128 бүхий барилдаа ингээд. За 22-ны Бямбарагт Наврызын баярын бас өндөр бай шагналтай улс аймгийн золтой бүхий барилдаантай. За 23-ны Нямгарагт бол Дорн аймгийн Булган сумын нэрмжит аймаг цэргийн золтой бүхий барилдаа 256 бүхий барилдаа. За 27-ны Пүрэв гарагаас сумын золтой залуу хөгчдийн барилдаа. 29-нд Чансаандар 64 бүхий Бест Wedding-ийн нэрмжит барилдаа. За Баазар барилдаан гэж нодон мөс зохион байгуулж ирсэн. За 3 сарын 30-нд Улс аймгийн төгс 100 жилийн баяр 128 бүхий барилдаа. 31-ний Богдгоо уулын шиг барилдаан бол хойшлоод Хойшилсан байлаа. 11 сард болж өөрчлөгдсөн мэдээлэл байсан. Тэгээд одоо бол 4 барилдаа 5 барилдаа мэднийг сүлээж байгаа юм байна. За 3 барилдааныг бол NTV телевизийн уран бүтээч хамт олон шууд амжилан үзүүлсэн. За хамгийн ихний барилдаан бол Баянгор аймгийн нэгдсэн золголтонд зориулсан барилдаан байгаа шүү дээ. Энэ барилдааны талаар ерхий нэг тоймолж агуулгаар нь ярил. За Пүрэв гарагийн барилдаан тий. Ерөнхийдөө бас эрт өндөртэй Улсын начин Батмагна Сэрэг за хоёр үлдсэн барилдаан. Бас ер нь улсын золтой олон бүх хүрэлцэн ирж барилдсан бай шагнал өндөртэй. Ер нь бол цагаан сарын дараа бас аймаг бол золголтын барилдаа хийлээ л дээ. Дундгов хийж ирсэн, ховд хийсэн, өвөр хангаа хийсэн гэл. Тэр дундаас Баян хонгорын барилдаан бол бүр нээлттэй зарлж хийсэн. Ийм барилдаан болсон дээ бай шагналаас нэлээд өндөртэй. Ийм сонин барилдаан болсон, сайхан барилдаан болсон. Тэгээд ажлын өдрөөр болсон барилдаан тийм ээ. Батмагны начин нутгийнхаа золголтын барилдаан. Нээлттэй улсын том барилдаанд төрүүлсэн байгаа. Бүхий өрөө нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хүчирхэг Монголын хүрд шунхлаа компани уламжлал шинжилгээг хослуулан бүтээв тэрэлж сэлэнг брэнд монголчуудад зориулв дээж апу дээрий сүний үйлдвэр өрхийн үйлчилгээ Вүүх Home хэлбэр байлаа Монпей хамтран ажиллаж байна. За Баянгор аймгийн нэгдсэн золголтонд зориулсан барилдааны 2-ын давааны онцлог барилдааныг бол хэдүүлээ үзье. 3 барилдаа томилох учраас бол бас 2-ын даваанаас эхлэх явчих. 2-ын давааны барилдаанд бол ер нь олон гоё барилдаан ер нь бол гарсан да энэ. За ер нь бол доо болгонд л сайн барилдаанууд одоо нэг шилдэг топ гэж нэрлэх барилдаан бол бас олноор гарсан барилдаан болсон. За гаард нь амар сайхан начин 2-ын барилдаан. За зөв онцлол байна л да. Амар сайхан начныг унсан болохоор л онцсон. Энэс илүү сонин барилдаас олон байсан л да. Даваачир цоггор дээрийн барилдаан бол яалтгүй. Орохоор этэн дээр нь зурж мушгаад давдаг цоггорлийн барилдаан харагдаж байна. Ер нь бас сайн барилдаанууд бас олон биш шүү. Дараагийн дөр даваануудын шүүгээд харах юм бол онцлогчтой барилдаа олон байгаа. За сая цоггорл даваачир начин 2-ын барилдаан дээр нь задлж ирвэл. За яг хөө тэгээ ер нь улсын начин 20 давааны оноолтох тийм ээ. Цоггорлоо даарч гасаар цоггорлж бас энэ үл бас сайн илтгэл сайхан харагдаад байсан. Тэгээд маргаа дараагийн барилдаанд нь болохоор цэрэн дунчиж байгаа харагдсан даваачир начин. Энэ өдөр тэгээ овсын залуу орслонд ер нь тэгээ бас гараал барилдаал явсан. Тэгээ цаад түрнийх нөгөө авьяас тесрэлт таарал тэгээ унсан болов. Ирж байгаа мөхийг бас их хараатай гоё мэдэрсэн барилдаан тий. За 3-ын даваа үргэлжлээд явагдсан. 3-ын давааг бол энэ өдөр зүүнний магнат Бямбатхан арслан маань гарч
ам авсан. Төв аймгийн Арслан Болоржой Утганбаатарыг амлсан барилдааны талаар гурлаа ярил. Хоёрыг ярих уу? Гот тэгээ нэлээд бодж авсан лам бах. Байлж үзэж утсан бах. Тэгээд сансандаа хөөж байлдаагүй мэдээж асан золтой хүний үед бас гойно авсан амаа бас нэлээд бодж авдаг бүх хүчин дээр тэгээд жоохон бол зүгээр амыг бол буруу гэж хэлэхгүй. Тэгээд авсан амтайгаа хаях хэвээр юу унах хэвээр унчуу гэдэг л гол болохоос. Асан золтой хүнд бол ямар ч ам бол буруу хэсгүй шүү дээ. Тийм учраас бол зөв ам авсаа л гэж бодож байгаа юм. Улсын баяр наадмын 4 онолтонд бас таарах магадaltaй ч ам байж болно тийм ээ. Урьдчилж бас таамагласан байж болно. Зөвхөн өмнө барилд цөөхөн барилдсан барилдаад үзье гэж бодсон байж болно. За энэ даваан дээр нь Утганбаатартай нэг барилжуул болох юм байна гэж бодсон байж болно. Арслан хүндээс юу ч бодсон байж болно гэдэг тийм. Тийм. Олон талаас бодож байгаа л да. Одоо зарим үзэгчдүүд бүхий хөгжлөл бүгд адилхан бэлтгэл хийдэг болсон. Бүгд адилхан нөгөө мэхт автдаг, бүгд адилхан системтэй явж байгаа болохоор хинч хэдийн даванд гарч ирсэн залуу бүгч төр, сумын зааж төр гарч ирээдвэл хийдэг юм аа хийгээл илүү айцгүй зөрөгтэй барилдана гэж яриад байгаа шүү дээ. Энэ юу энэ ортой. Тэгээд одоо шинэ хөгжил өмнөхөө бол үндэд төвшөнд хөссөн. Ялангуяа одоо ингээд 100% бөхөөлдөд илүү бүхчүүдээ чансаачлаа ялгаад барилддаг болсон учраас хин нэнээс имэх ойлголт байцсан. Хуучин ч юм бол одоо тэгээд цолноос нэмээл унцдаг байсан үед өнгөсөн биш. Одоо л бүгд бэлтгэлтэй ханш нөгөө нэг сүүлийн ус орнуудын илүү сайн хөгжлийн чиг хандлагуудыг ч юм уу спортын зөв менежмент үг хэллэгүүд орж ирээд одоо сумын багшийнхаа ачиг хариулнаа ч гэдэг юм уу тэр шигтэй том цолтой бүхтэй байлдаж илүү давж үзүүлнэ би бэлтгэл сайн хийж байгаа шүү гэдэг олондоо үзэгчтэй харуулах илүү багш нартай харуулахыг хүчээж бас барилддаг ус манлуулж байна. Өөрөөсөө хин ч юмэхгүй бүх юма хийгээд үзье. Барилдад үзье. Бүх боломж болцоог шахаж барилддаг усан байна да. Цолол уурлахаас сэтгэл зүйн хувьд бол ер нь их ялгаагүй. Байх та тийм ээ. Бүрэн төгс аваргын бас нэг яриа байдаг шүү дээ тийм. Надаар давж байгаа залуучууд бас их том урам авдаг хаа гэдэг. Энэ барилдаа нэг харуулж байна. Эхлээдвэл хагалж татаа дөрвөлүүлсэн байх шиг харагдсан. Тэ зөө хагалт татаад алсан шуудаг аваад тэгээд дараад дуусгасан баг. Утганбаатарын одоо шатараалтай цол хөгжлийн талаар Наранбаатар хэрэг өсвөр сумын заанд бол бас их мундаг дээгүүр гарч иж барилддаг гэсэн баг. Тэр нь анх зөв 2015 оны Дорногод улс улсын аваргад 16 наснд орж исэн юм уу 99 оныхонтой өсвөрийн наснд ороод. Тэгээд нэг ягаан зодогтой хөхд гарч иж барилдаа бас нэлээ хойгуур орж исэн. Тэгээд хойдонгууд улсын аваргад нэг ороогүй хаа. Тэгээд сүүлд нь Төвөмгийн Эрдэнэ сумын яриа сумын Утганбаатар гэдэг сумын золтны барилдаанд шүгрөөд нэлээд шүгрөөд сайн барилдаад байсан. Тэгээд Төвөмөгт шууд сумын занаас төрүүлээд амиг арслан болчихсон. Сүхбат аваргатай 4 онолтод нэг таарж илөө Төвөмгийн ханаадад. Тэгээд сайхан задгай яртай барилддаг юм бөхтөө тэгээд цолцолныхоо бас ерэн сайн барилдсан. Сумын зам багтаа бас өөрийгөө сайн сумын золтныхоо английн барилданд харуулж байсан. Одоо аймгийн золтой болчиход одоо усын золтой хөгжүүдтэй сайн барилдал ингээл явж байна. За өнөөдөр бас энэ өдрийн барилдаанд бол онцлох хөгжүүдгүүл Батмагна нэг чинь бол ер нь бол маш сайн барилдааны үзүүлсэн. Дээрээс нь нэмэхэд булганы цогтгөрл начин бас их шүүгт шалгарсан. Тэр хөл мөхний бас олон гоё хөлбрүүд жодоогийн техникийг их гоё харуулсан гоё барилдааныг үзүүлсэн. Тэ, ер нь цогоо бэлтгэл их сайн байгаа мó гэж юу бодсон шүү дээ. Ер нь хоёр дараалал их шүүгт төлсөн. Сэрэг заамтай тааруул унчихсан л та энэ өдрийнхөө барилдаан дээр бол. Энэ нэгэн даваан дээр бол ер нь давуулж өрөөд гут татчих шүү дээ байран дээр. Тэгээ ер нь их сайн байгаа юм да. Цогогч ер нь бол их тийм гоё техниктэй одоо мэхэндээ их таацтай бүхд мэднэ л дээ. Зөв их бэлтгэл бол ер нь ийм гойд сайн байхыг бол би бас нэг олон хараагүй шүү. 2011 он тэр сумын зам байхдаа бас итгээд гоё байдаг гэсэн. Тэгээд энэ өдөр бол ер нь хийсэн механикийн тийм санаа гараал ер нь ороод гарагдчихсэн шүү. Тэг би ер нь Батмагнатай бүр үзүүр рүү гарч иж барилдах юм болоо та. Гээд нэг хэлээд авсан тэгээд их шүгт
Давчин Зэмбэг нь хайж байна. Их шүүгт Сэрэг цаа авцал да. Цаана Баян хонгороо 2 тунж гоох тийм ээ. Золбоо Батмагны 2 тунсан. Тэгсэн. Тэгээ цогоогүй тэгээд дараагийн өдөр нь Бямгаргийн барилдаан дээр бас дахиад их шүүгт үлдсэн шүү дээ. Орхон Баяр Арслантай их шүүгт барилдсан. Тийм баг. Тий, энэ бол мөхийн төгсгөл их сайн байлээ. Тий. Энэ бол мөхийн гүйцээж илээ. Аргагүй нэг их спортоо хичээлжсэн хүн илүү нэг мөхийн хийгээд явахаа төгсгөлийн гүйцэдэг. Илүү уян налахаа нөгөө нэг мөхийн юу орчхоо их даацтай болдог. Тийм яг хөдөлгөөн юунууд тааш их даацтай болдог. Тэр яг тэнд мэдэрчээл л дээ. Үнэхээр энэ хэний хэлдэг намайг хэлдэг сайн байлээ. Нөгөө бэлтгэл осцсон маавнд бол ерөөсө хөдөлгөөн болгоно л мих болж өгдөг. Үнэхээр хөдөлсөн болгон дээл унгааж илээ дээ энэ бол. За Батмагны Ничингийн барилдааны найруулагч харуулвал Батмагны Ничин бол ер нь их удаагүй баха өнөөдөр. Шуурхаа байсан шүү. Ер нь гараал. Ер нь тэгээ шуурхаа байгаа хүн л төрүүлт юм шүү дээ. Хөдөр хулгазаан бол ер нь хөнгөн хурдан л байсан тэгэл ялгардаг юм байлээ. Юу нь бол сүүлийн байлдаанд бүгд нэг шуурхаа байгаа. Энэ нь бол их олон хөвлөлттэй болж байгаа юм их юм. Тийм байна. Ганц хөл авдаг мөхтэй байсан бол одоо гараачдаг болсон, хацгадаг болсон, дан зулгооноос талж татдаг болсон, дан зулгоон дээрс байлдаантай ингэж энэ олон талын байлдаантай болж байгаа сүүлийн хараад. Тэгэхээр олон талын байлдаантай шуурхаа байлж байгаа бүх маань илүү ядалт байгавж байгаа учраас даадаг намайг үзүү төлөвлөгөө тэг шахаж байлтахад. Тэгээ ер нь бас нөгт нэг хөвтөг хамаагаад байдаг. Барилдаж үзье гэсэн үнэ энэ төр авчдаг төр болсон юм байлээ шүү. Бас ер нь их бэрх болсон байдаг. Энэ эрхэн бэрийг авчихсан шүү дээ энэ дээр. Тэгээ эрхэн бэр хэцүү ам гэсэн тэгээ бас хэлбэрхүүл тавж илээ. Эндээс одоо босгодог болсон байна. Одоо илүү олон хөлбөртөл болсон байгаа. Эхний хөлбөрүүд бол их баяжсан байгаа гэдэг энэ л. Өөрөө тэгээ бас айхтар Сэрэг хүн тэгээд хангаа аврагтаж бэлтгэл сургуультай базааж байна. Сайн үнтэй гэж байна. Бас том золтой улсуудтай бэлтгэл сургуультай базаагаад ингээд барилдааны хөвлөрөө сайхан баяжуулаад тэнд бас нэг итэ бас орж явах шиг харагдаад байна шүү дээ. Сайн зүүн төгсгөлтөнд. За 3-ын доо Эрхэн Баяр Арслангаар 3 давсан. Батулзын заантай. Энэ дараагийн доо юу? 4-ийн доо Инх хамгаална Инх хамгаална начин. За давсан байна. Оноолтон таарч. За хөмрөө таруулж ирсэн тэр барилдаа юм байна шүү дээ, тий. Сувдаатай. Ер нь тэгээ их тийм эрттэй залуу насны их тийм гал гэх юм уу тий. Ер нь урагшаа явхад бол нэг тэгж буцхаарг бол яг л тийм үе дээр л байгаа юм байлээ дээ. Соёлын хамгаалалт хүмүүх зай үлдээсэнгүй шүү дээ. Зүүн зугдаач бас л хоёр тишээ гэж босоодог машигдаг болчиход байгаа. Мундаг ажилласан. Зэд харцаг гэхдээ 4-ийн даванд бас нэлээд хүнд барилд ээж гарч ирсэн дээ. Тэ удсан баг тий. Удсан. Ер нь өөрийнхөө барилдааныг өөрчилж байна. Баяжуулж байна. Уншигдахгүй судалгаанаас ер нь төрүүлээд барилдаанаа өөрчлөө яваад гэдэг бол өөрөө бас л цол ахиулах ихний л алхам байх л да. Өсвөрт бол ер нь хөл авчдаг, давхар амчдаг л хүүхдээсэн. Тэгээ одоо хөлд бас нэг тэр болгоо явахгүй. Барилдаад байгаа шүү. Энэ олон хөвлөлтөд олцоож хүнд судлагдахгүй гэж яг нэг барилдааныхаа алхал юу яг цагийн барилдан тахуулаад алхал гişгэнд нь тааруулаад бүх олон янзын хийгээс усцсан хүмүүс бол яг тэр хүнийхээ шилтэнд тааруулаад аль боломжтой бүх хүн хийх боломж үүсэж байгаа юм л да. Тэгэхгүй ганцхан хөл авдаг хүмүүс бол хөл авах байрлал хүлээгээд идэг. Тэрийг хүмүүс судлаад хамгаалсан орчин тийм ээ. Тэгэхээр энэ бол тодорхой барилдаатай хүн бол бас жаахан хэцүүтэй тий. Тодорхой одоо эндээс ийм одоо хөзрөр бол мод нь уншигдаад байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тодорхой байл гэсэн. За албан ёсны барилдааны хоорондын харьцаа бол 1-1 байсныг 2-1 болгосон юм байна энэ өдөр. Цагаан сарын нэг чинь 5 дээр тунаад барилдсан. Магнад авч ирсэн. Хэд хоногийн дараа дахиад таарууд барилдаж байгаа юм да.
Гол чөлөөт байлдаг хүний угшаад угтаад алхалтан дан таавлаа ингээд. Ер нь Өсвөр дарж явахад ингээд гараал хамгийн түрүүнд учраагаа болол хакас үлийн навчаал аваа явчихдаг хүүхдээс шүү дээ. Тэгээ ер нь нөгөө өсвөрийнхэн чинь зайлуул бас зарим нь учраа болохгүй шүү дээ. Би хинтэй байл гээл яваалаа байн асуугаал байдаг хүүхэд байна. Магнаа ер нь тэр гараанда тайлбарлаж яваа эргэлдэхгүй шүү дээ. Гараал хайлтанд авчаар явцгаа. Хамгийн түрүүнд даваад орчдөг хүүхдээс шүү дээ. Тэр нөгөө зайлуул бусдууд нь учраагаа олохгүй буруу барилтанд гээл баахал юм болно шүү дээ тэр чинь. За шигүүн дөрвөө. Цэрк цагаан хоёрын. Тэнд дээр аргагүй жудагийн хоёр бие бинийг л авцал да. Би цагааг бүр үзүү түрүүнд үлдэж магнатаа барилдах хүн юм болоо да л гэж бодоод байсан. Саараал сэрэг цаан тэгээд ахтар хэлээ л дээ. Одоо энэ Батмагнат өчигдрийн дээр барилдааныг харах чинь захлаад голлоод ингээд нэг босоол өрдөн штэ. Өндөгт ерөөсө тэр Баталзын зам дээр очиж байгаа. Сая энэ бас год очиж байгаа энэ тэр овжим байна уу? Мундаг. Яа чөлөөтийн экспозиц яг шүглийн дуутаал явдаг тийм. Бүх юм тэгээд бүх юм дээрээс бэлэн байгаа юм чи. Бэм гарагтэр барилдаг бахаа тий. Магна. Охин мөрөд рүүлэхэд Тсэн баг. Барилдсан баг. Барилдсан уу? За баруун тохоод алсын үйл дээрээ Ойлож удааг юм болохоор мэдж байгаа. Хоёр нас зөрүү ордог. 92 94 оны. Нэг нь хаштаг тохох шаваа явдаг, нэг нь ширвэ хаваа явдаг юм. Хоёр өсвөр залуучуудын бүх байсан юм да. Сэрэг цаг хоёр. Тэргүүн мөрөнд л ойш л одоо яг ерхийлэгч нь самаар үлдсэн байсан. Сэрэгс нэлээ хуулрууд явсан шүү тэр зүүн мордоо дондоос дахимдаад харцагдаад. Цомоор бол нэг баруун талд нь хонгодоо маягтай дайрцсан шүү дээ. Сэжид. Хоёр дахь удаага үлдсэн тэргүүн мөрөнд лөө. Өдөр төрүүлээс та удаагүй тий. Тий. 18-тай. Улсын аврагт ирэхдээ аймгийн начин цалтай ирж дундууд төрүүлж исэн үндэ. Сэрэгчин бас аймгийн зан зуртай. 18-тай улсын авраг болж. Соёл 18 насны улсын. Ер нь 18-тай өсвөр төрүүлсэн хүүхэд улсын цол авдаг гэсэн тийм хуультай л та. Ер нь л авдаг. Батлагдсан статууд. Тий, ер нь бол их л цөөхөн цол аваг үлдсэн мэт. За ингээд 50 үлсэн. Сэг мундас болж байгаа шүү бас юм аахгүй. Зүүнийг авах та. Тэгээ би тийм л авах болчихсоо. Дэсэл асаж удаг аваад өргөцсөн дөө. Энэс төчгөө авч байгаа юм. Ингээ улсын цалтай өхөн барилдааны 3 дахь түрүү нүү. Улирлын бол 2 дахь түрүү. Өмнөөс нь түрүүлсэн санагдаад байна. Даваа очиртой үлдэж үзүүлж ирсэн санагдаж байна. Дахиад түрүүлсэн байгаа дараа нэг тий. Бүхэн өрөө нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч 100 жилийн түүхт Апу компани, соёлын өвөг дэвтлэгч Rio Tinto Group, энгийнийг ухаалгаар Mobicom Group хамтран ажиллаж байна. За ингээд Дорногов аймгийн Улаанбаатар сумын 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын начин Жаданбий од сүрэнгийн нэрэмжит барилдаан бол амралтын 2 өдрийн барилдааны хамгийн ихний барилдаан нар бол хагас өдөр зохион байгуулагдсан. За энэ барилдааныг мөн шууд дамжуулалтыг бол одоо энэ телевизлийн зураг бүтээлч шууд дамжуулан үзүүлсэн. За тайлбарын хувьд бол Наранбаатарх энэ өдөр бас тайлбар дээр сууж. Хойдяг хөө нэг чинь энэ Дорногов ууган баяр хоёр суух шүү. Тийм бай. Тэгж алдар спорт рооны хөлөө. Улаан ууган баяр гэдэг. Ерөөдөө 50 бол үзсэн юм да. Тэр хаан бол харсан. За тэгвэл энэ барилдааны бүгд одоо 3 давнаас томлоод хэдүүлээ ярилцаавь. 3 давны онцлог барилдааны бичлэгийг одоо найруулагч дэлгэцэнд өгөх бах. За өмнөх өдрийн барилдааныг бол улсын цолтны эрц тооны хувьд бол арай буурсан. За зүүнний магнат Орхон Баяр Арслан, Батмөх зам барууны магнат. Тийм байна. Солбоо зэдэн зүтнэм чинжил өнөө очлоо. Ийм барилдаан босоо. Амралтын өдрийн барилдаан гэхэд үзэгчдийн хувьд бас яг тийм заал нэг дүүргэлтийн хувьд арай бага байсан.
Өдрүүлэг зам бол 2 өдөр дараалдсан юм байна шүү дээ. Тийм баг, хуулийн ойрлцсон баг. Тэгээ 3 дахь дээр 40 новембер л тань бол энэ дараа бас дэлгэнгүй өргөн. Орхон баяр арслан толгойлж гараад тэгэл чигээрээ дөрүүлсэн л дээ. 3 дооны ам юм байна тийм ээ. Орхон баяр боорчи, Батмөх хөрхөм жаргал, хөдрүүлэг, Дорногов аймгийн арслан Моцрэг, Дархны бат баяр золбоо, Гантлаг жойжилсрөн, Мөнх эрдэнэ Шарва 2 тунсан юм байна. Тэгсэн. Удагийн Бацаахан 3 пусак гэрлийг аваад, Амгаланбаатар Цогтоотрыг аваад, Дархны энэ аймгийн зам Батбаяр гэдэг байгаа ер нь бас нэг арслан болцохоор болсон юм шиг байдаг шүү. Энэ маргааш нэг өндөр мөнх эрдэнэг хайсан. Түмэн дөмбөрл цэрэг 2 өмрөл даа. За зааталт нь улсын зам. Улсын жогчрөнгөр юм бэрэл даа. Баян сүхд болсон. Баян сүхсэх сайн барилдсан да энэ Бямборгийн барилдаан дээр. Тэгсэн. Тэгээ түмэн дөмбөрл зүүн суудаж толгой талдаа баруун мордод баян сүх зам давсан байна. Хоёрын даваа байсан шин. 3 даваа. 3 даваа. 3 даваанд сая амыг харж байхад ер нь хооронд анхудад харж байгаа хүмүүс их олон харж байгаа. Тийм байна. Тэгээ ер нь барилдаан тэгдэг гэх. Цөөхөн. Учраа дарсан хүмүүсүүд нэг гэсэн харьцал харагдаж байна. Бусд нь бол дандаа тэгдэг гэж бодож байна. Одоо ч тэгээд 3-4 сар бол ер нь барилдаж үзээгүй үнтэй барилж ирсний буруу байхгүй хэл. Улсын наадам, аймагуудын наадам, ер нь наадам ойртож байгаа үед бол бас барилдаад үзчихэд буруу болох хэл. Тактикийн хувьд ч тэр бас нэг барилдааны тандах. Заавал ер нь хийх гэсэн мэхээ хийхгүй ч гэсэн ер нь нэг иймэрхүү барьц байрал байх юм байна гэдэг бас тандах байлгүй тий. Тийм мэдээж л дээ энэ ч одоо хаач таарч бидэн шүү дээ. Яг улсын наадмаа аймгийн наадман дээр тий. Наадмын дарааж таарж болно тийм ээ. Энд дэр нэг одоо хамгийн тод сонирхоод сүүлийн жилүүд бол одоо 2 жилийн өмнө лөө Бямбатхан арслан харцагуулдаг харцаг босны дараа Пүрэв сайхан зааны 3 дээр нэг амлж аваад нэг барилж үзчихсэн шүү дээ. Энэ бол бас нөгөө нэг барилж үзье тактикийн юм явъя гэдэг барилдаан болж амлсан баг. 3 дээр амлжсэн. Тэгээд улсын наадмаар нь таарад Бямбатхан даваад тэр зүйлэн давжсэн тий. За 4 давааны онолтын барилдаануудыг хамтдаа харъя. За 4 давааны онолт бол ер нь өнөөдрийн энэ барилдаануудын ер нь гоё барилдаа их гарсан. За төмөн дөмбөрлийн эрхэм жаргалыг борон ойч мордод авсан барилдаа. Ер нь бол зүгээр НТВ телевиз бас тоомлоод бас хүргэж явах нь буруу болох тийм ээ. Барилдаанаа тоомлоод ер нь нэг богинохон болгоод тоом болгоод ер нь хүргээд байхад бас үзэгчдээс үздэг шүү дээ. Нөгөө цагийн хувьд бол богинохон барилдааны хөлбөрүүд л харагддаг. За Бэрек Амгаланбаатар 2 барилдаа. Мордогоо хийсэндээ манаач. Мэдрэмж их бас мундаг байгадаг шиг байна Амгаланбаатарын. За ер нь тэгэл юм л бас заяас л хүн шттэ. Мэдрэмж, зориг, пиар, хөдөл, хашир байхаа байдал тэгэл. Итгэд хашир хүн шүү ер нь. Ер нь нэг төрүүлөө явахгүй шүү бас барилдаан дээр. Зогсчгаал. Өөрөөс тэгээд их вертач хүн юм да. Хүний хийсэн юм дээр тэгээ байж л байдаг. За цогоо дахиад дөрвөлдсөн. Тэгсэн. Сайн барилдсан. Будаагийн Бацаахан. Бацаахантай. Бацаахан арслан бол бас нэг сансан барьцантай үл хүрэл яг шууданаас ер нь барилдааныг гол эхлүүлсэн. Амгаланбаатар арслан бас нөгөө цагаан сарын барилдааны өмнө наабах бас их онцлж ярьжсэн. Тэгээд аймаг цэрэгтэй төрүүлсэн шүү. Дайжгаа сайн байна. Тэр нэг иймэрхүү л байгаа юм тийм. Энэ хүмүүг бол өгөөцөөгөө л байгаа юм да. Бас үнэхээр гоё техниктэй үг шүү. Сэсэгийн мэдэн болдон өчтөн болдон бас энэ цэгс одоо бас ингэ хүмүүл тэгээ унжиг залгаж ийлээ бас тий. Зүүн гор яг тохон дээрээс тариал. Баруун өмрөөл. Цаан сурм капитликийг авч байл. Хөдөрлөгч хатан зэрэг тунцсан юм шүү дээ тий. Тэгсэн 4 онолтоор. Тийм биш шүү дээ. Хатан ер нь бол 2 үн би бодож байна шүү дээ. Хатан зэрэгт Батбаяр гэдэг 2 үнийг л би Арслангийн тааварт ер нь хамгийн ихэнд л аймгийн Арслангийн тааварт нэрлэж байсан надад байгаа.
Би нэр хөдрий чи би яачлаа гэж бодсон чинь. Тун агаац юм шүү. Тий. Таашруултаа хараад. Нэг алхам л утсан юм байна. Энэ ондоо өцтгийн мөлдөөнд бол бүх алхамтайг үзэж ийлээ. Тий, араа хөл өөр байсан тий. Тий. Дахимдаж явахад давхар мордоо яваадсан шүү дээ. Энд өвдөг хүрсэн юмсэн. Ялж явахгүй Тий, юм. өвдөг хүрсэн. Өвдөг дөрүүлж өрөөд амжсан. Өчтөр бол тэр цэтэн зодонтой ээж байгаа барилдаа хангаа аврагтай барилдаа энэ төр бол ер нь тэгээд бас л гойд формтой гом билээ шүү. Тийм. Ерөөсөө нөгөө хоёр гар явж байгаа дараас нь хөл гүйцэд байгаа юм чил ер нь тэгэл төгс формтой хүн юм шүү. Яг тэр харагдаад тах шиг байсан. За 4 давны оноолтонд бол хатан зөрөг цаан бол бас олон хүний таамгийг өвдсөн юм барилдаан бол болсон. За үргэлжлүүлээ 5 давны барилдааныг бас бичлэгийг томлоо. Энэ барилдаанд Амгаланбаатар Аранга Шарвд орж 2 тунсан. За оноолт юу амыг харуулж байна. 3 тиг гээд. Саяхан нэг дараа хайж ийсэн. Сумын зам багтаа нэг хайж ийсэн. Тэгээд одоо бас таарсан. Энэ удаа харин Шарванд авчиж илээ тий. 3-1 болгож байна. Орхон соог бүх зэргийн баяр наадмын 5 даванд амлаад. Аа. Амар тонгордог шүү дээ тий. Баруун тонгордог. Энэ удаа бас 8 дүлтэй айл авсан байна. Шарвд орж Улс аймгийн анхны шивг байсан. Тэгээ ингээд их шивгрүүгээр орж ирсэн. Амгаланбаатараа даваа авч. Сүнжин дээрээс тахимдаад хөвдөрт дайраад хөндлөлөө дайрцсан. Сумын зам багтаа бол ер нь бас айхтар чанга ижсэн шүү. Амгалан. Хоёулаа ч их сайхан сумын замууд байсан. Аранга Чимбат Арслан Шарва ер нь нэг шуудаг муудаг гэж хүлээгээд хэрэггүй шүү л гэж. Зөвлөгөө өгж байгаа. Хамаац модалтай нэр чи. Ахтуус хөхтөд. Ахтуус хөхтөд тий. Хотонтой болсон юм гэсэн шүү. Сум бол чулуутай байсан гэж. Сумаа хотонд гэж. Хотонд болгосон гэж байсан. За төжсөн юм байна та. Цогоо ингээд ийм л хөнгөн байсан юм да. Хөдрүүлгыг хайсан нэг ингээд хөнгөхөө. Шүгэн дөрөөр ахаа орж иж байгаа. Энэ гоё барил та. Нөгөө хавраа өхөлдсөн шүү дээ. Хавраа гаргаж өхөлдөх гэдэг. Тий. Бас л авиас шүү. Тий, энэ бол мэдрэмж. Авиас. Мэдрэмж бол байг. Тооцол бол их мундаг байгаад байгаа юм да. Цагаан чинь. Мундаг толгой. Юу мундаг өгч шүү дээ. За 5 давны ам бол бас их гоё ам авсан. 2 тунсан арслангийн барилдаанч гоё болсон. Цогон очингийн барилдаанч гоё болсон. Ер нь бас их гоё барилдаанууд гарсан бичлэгийг үзлээ. За саяны одоо яг энэ онцсон барилдаануудаас харахад бол аль барилдаан ер нь нэг топ руу орондоо хиний гүйцэтгэлийн хувьд тэр асуудалгүй цогоо хатан зур дээр юм барилдал л гэдэг. Тэгээд тэр хавраан дээр гаргаад өхөлддөг бол нэхэр бас ч нэг олон хүн хийхэргүй л хэлбэр байна. За 6-гийн давааны барилдаан буюу их шөвгийн барилдааныг одоо үзье. Орхон Шарваага зогköрлийг аваад Төмөн Нэмбэрл Шарваа хоёр тулцсан. За Төмөгийн үндсэн барилдаанд өө бас гоё хөлбөрөө те 3 хөл. Одоо хэдэн хөлбөр хийсэн. Одоо твгтэх гэж өсгөх хэлээд идэг лөө. Сурж ингэж алсын хөл дээр ингэж тарахыг бол хараар нач мордоод сугдаж хөнтрөөд давхар хамаа маягтай дараад баруун сугдаж хөнтрөө хараар нач мордоод эндээс үлбэж дараад сүлбхэл юм гэж юм л та тий. Тийм юм да. Ер нь хоёр их шүүгийн барилдаанд их тийм тэмцэл муутай маягтай унчих уул гэж цаваагүй бодсон. Ийм сайхан юм гоё явахад. Олон юм юу хоёр ажиллагаа нөгөө их сайн л да. Хоёр инженер ээлжид ажилладаг. Тэгээд хоёр талтай хонгоддог болохоор хүндээ юу. Тэгээд маш сайн ажилладаг. Тэгээд хөсөө хойно зогсоодгүй. Хөөе тогтчих юм бол бас хонгодож чинь тийм амархан нөө ачаа хүмүү жудаг хүмүүсээс бол өдөс хавьяа маяг гэдэг өсөлтөө. Тэгээ зогсоохгүй ингээд ах маш ингээд илдээд байгаа тохиолдолд хариу байхгүй. Ундаг хэлтэй. Цогон очин шүгэн дөрөвт барилж гарч ирчээд ямар урт гартай юм бэ гэдэг. Тэгж яриад. Хоёр синжигэндээ сайн ажиллаж байгаа тэгээд нэг тэг санагдаж байгаа л да үнэхээр бас. За үзүр төрүүний барилдааныг
Хантаарай 7-гийн даваанд Орхонбаяр Арслан Түмэн Дэмбэрэл нач хоёр. Түмэн начин дээр бас там өгжсэн хүмүүс их байгаадсэн шүү. Энэ Төрүүлнэ гэж юу? тий гойд байгаа шүү дээ. Орхонбаярыг ер нь аргалчих магадгүй. Төрүүлчих юм болоо гэд яриад байсан. Орхонч тэгээ наадмаас наадам руу ер нь тэгээд ирчлээ л байгаа юм шүү дээ. Тэгээд чангалаа л байгаа юм чи. Бас хэцүүлдэ. Анх гарч ирэхдээ ямар хөө байлаа. Цагаан сараас ямар хөө болцсон байлаа те. Одоо тэгэл наадам уртл ер нь алсуур болмол ундаг болгож байгаа юм шүү дээ. Тэгэхээр өвдгөндөө авираад. Ер нь хавираа бас өмнө харагдааг байх орхоноос. Тэгээ энэ бол Ховор. их хоохон шүү. Энэ дараагийн барилдаан дээр бас нэг хэнийг байна ингээд их эвгүй хавирж байгаа харагдсан шүү. Зүүн талдаа. Тэгээ Батмагнаач их ярьж байгаа орхон ч гэсэн бас тэгэл багш айхтар байгаа ер нь барилдааны хөлбөр даа ялангуяа хинтээ яаж барилдах уу гэдэг хөлбөр дээр үл их ажилтдаг хаа. Барьцны тал дээр, мөхний тал дээр бол ер нь мундаг л баяжуулж явж байгаа шиг байдгийг. Түмэн Дэмбэр начин бол бас заалан төвлөө үзсэн дээ. Даш харцагтай үлдээ төрүүлчихсэн. Бас олон үзүртэй. За ингээд Дорногов аймгийн Улаанбаатар сумын 100 жилийн ам барилдаанд Орхонбаяр Арслан. Орхон жил ингээд бас нэг 3-4 жил дараалал заалан төрүүлчих жоох шүү. Жил алгасахгүй. Тэгээ баг тийм байгаа. Анх начин болж орж ирэл хинтээ үлдчихсэн шүү дээ. Бадрахтай үлдээл. Баярбаатартай үлдээл тэгэл явж ирсэн ер нь. Төрүүлээд байгаа шүү. Сүүлийн хэдэн жилээр дараалал. Эднэ хавраас гарч ирээд дахиад төрүүлсэн шүү дээ, Тэгсэн. Бадрахтай үлдээд төрүүлж ирсэн. Анх бол нөгөө Бадрах аймгийн заанаар барилдаж төрүүлж исэн барилдаанд нь үзүүлж исэн. Үзүүлж ирсэн тэгээ хамгийн анх үзүүлсэн. Тэгээ нэг яг баг жилийн дараа л 2 жилийн дараа нэг даагна гэж үзүр төрөнд гарч ирсэн. Тэгсэн баг. Тэг. Гой барилдаанууд тусуулж исэн. За өнөөдрийн бас Монгол Цэргийн орчин цагийн зэвсэгчийн үүсгэн байгуулсан 104 жилийн энэ баярын өдөр өнөөдрийн онцлог барилдаан бол яалтчгүй бүтэн сая өдөр зохион байгуулагдсан зэвсэгчний барилдааныг хөл хэдүүлээ онцолж ярина. Энэ барилдааны талаар ер нь та хоёр маань бас ярил түүхэн бас нилээ бас дээр юмнуудаас яриад байдаг шүү дээ. Хоёгаах бас түүхээс нь ярил өөрөө бас Ер нь бол яг зэвсэгчний яам байлдаа чинь 32 дахь удаа зохион байгуулагдаж байгаа. Анх бол алдад анх эхэлжсэн юм аа. Анх бол хэн төлсөн гэдүүлээ? 90-ад оных барилдаанд дөө. Тэгээ 32 жил өмнө анх 32 жил өмнө мэдхгүй. Ер нь бол бүр өтл хадаа хавар өнтер барилддаг гэсэн. хадаа баг төлсөн гэсэн тий. Хадаа хавар ус байдаг. Гамбаа арслах их олон 3-4 их олон үзүүлсэн байсан. 6 үзүүлсэн. Тэгээд дараа нь Дархаавар Батэрд нь 5 удаа. Гамбат арслан 6 удаа. Тий, гамбат арслан 6 удаа. Хамгийн олон төгсөн нь гамбат арслан баг. Тийм гэсэн. 6 7 дахь удаага бол өсгөрөөд орцохтой үлдээд үзүүлсэн юм л. Та ч донд өрлөө. Би 9 онд төлсөн. 7 онд Гамбат төлүүлээ гамбат очижсэн. Арслан болдгоо хойдонд төрүүлсэн. Хойдонд өссөн. Өмнөх жил нь гамбат үзүүлээл. 7 онд. Мөнхөрд нь арслан 2 төрүүлсэн байдгийг, хангаа авраг 2 төрүүлсэн байгаа, Сумья озар авраг төрүүлсэн, Содном дорж, Гончиг дам 2 төрүүлсэн гэл бүр сайхан заа ингээд ер нь заанаас дэш голтой бөхчүүд төрүүлдэг, үзүүрэлдэг юм их чансаатай. Хэрэмттэй барилдаа. Зүгээр начин золтой, баг золтой төрүүлж гэсэн хожим нь өөрөө том золон төрсөн. Ийм хүмүүс ер нь дэргүүн барин төлөө үлддэг барилдаа юм билээ л дээ. Цагаан сар ус тунгасны барилдаанд бид нарыг онцолж ярьдаг боловч яг энэ зөвтгчний айн барилдаанд бол ер нь төр үзүүрт үлдэж байгаа хүмүүс бол хожим цолоо ахиулдаг. Эсвэл даавар гарслан дэргүүн барин төлөө үлддэг юм том барилдаа юм даа л гэж одоо. Улсын начин Сумья озар төрүүлэхэд одоо бол улсын авраг байх чинь тийм ээ. Улсын начин Бүрүүдэг төрүүлсэн одоо улсын арслан гэл. Тэр нь бүгд цолоо ахиулдаг. Тэгээ гамбат ч бол аслан болоог бах таа 500 төлсөн баг. Тийм баг тий. Аслан болоог бах таа. Олон төрүүлсэн байдаг. Зоон багт 6 төрүүл Арслан болоод үзүүлсэн байв. Тийм баг. Өчтөн байлдан ч гэсэн шансаа наахад бол үнэхээр тий. Улсын цагаан сайн даах хуц. Хоёр авгал байхгүй бусд бүгд байлаа шүү дээ. Тэгээ шансаатай. Энэ жилийн төрүүлсэн бүхчиж баг бүгд ороод ирсэн юм уу да тий. Номроо хэлрлээ. Сүүлийн 8 бүхийг арж авч баг нэрээ улсын баяр наадын 8 тус энэ 8 үлдчихэд гайхааргүй л гэж харахаар тийм мундаг барилтаа болж илээ. Бас нэг тийм хөвлбөр байж болохоор тийм болохгүй юм. Тэгээ байхаар хөвлбөр байсан шүү. Шансааны оноо ч баг 800-аас дээш хүмхэж авсан баг.
Энэ онцнасаа оноо. Өндөр оноотой хүмүүс юм. Тий. 2009 он гавыг арсан төрүүлэхдээ Пүрв жавгарцахтай үзэр дөрөнд үлдчихсэн байхаа тий. Тэгсэн дундгой пүүж оцтой үлдчихсэн. Барилдаан ер нь ямар болж байна? Пүүжөөтэйс нийлээ олон барилдсан. Гэтэ яг гайгүй пүүжээс уучрастай нэг араа мойлцоо учраас хулгай дагаа олчихна гэдэг байхгүй. Хэцүү пүүжийнхаа барилдааны илүү сайн мэддэг болохоо тэгээд би ямаасаа илүү тэгэл энэ жоохон пүүжиг болж бяцдах маягтай тэгсээр агалж аваад нэг тавьчихдаг юм аас. Пүүжигийн тэр нэг залгаа малгонд нэг их татдаг матдаг тэр мэдхгүй нэг бол өстой гозоод л хатаагаад юм л дээ. Тэр мэддэг болохоор өстой гол юмнууд дээр үлдчихэд байгаа. Төрүүлэг жилийнхээ сорилготоор бас та өдөр төлж илээ. Ого төрүүлэг жилээ даваа бат. Даваа батартай. Тийм ээ. Тэр наадмаа 100 наван таасан. Пүүжих дөрөв төлтөд онжсэн юм. Тий. Тэр хэлтэй. Юу наадмын өмнө бас барилах асуудал барилчаад юмгүй шүү. Гэтэ яг зүгээр хайчих нэг бодлын хайчих бас тийм юм шүү. Зүгээр хаяад өнгөрчих хүн бодохгүй өнгөрчих тийм шүү. Унтсан хүн ч наадан дээр яг бодож очдөг. За би тэгээ унтсан шүү юм болцсон шүү гэж. Хаяад өнгөрсөн хүн ч тийм болдог. Би ч бас л ам авахтаа ч ихсээ тийм хүн болол булаа маавалаач гэсэн тохиолдол байдаг. Наадмын амхаа хийцээ. Тийм шиг бодлоо амхаа л хийчин даа гэж авчихад. Нэг онсон хүн маань бас их юм бодож ирдэг. Бэлдэж ирсэн. Тэгээ бэлдэж ирсэн мэд. Тэгэхээр наадмын хөлдөө бас одон барилтад бол юм бол гимбүүлж өгдөө шүү. Та хоёр нь төрүүлэг жилээ олон барилдаанд орж барилдсан уу? Юу нь алгасаагүй шүү. Юу нь алгасаагүй. Тэгээд 3 даваас доош л унахаа гэсэн байсан. Тийм баха. Юу нь бол 3-аас доош наваад ясгон үзээгүүд ижилтэй бол. Тэгээд мэдээж 3 даваа төгсгөлдөө амаа нэг начин золтой хамаа. Дандаа л мундаг аслангуудыг шилж авдаг ус нийтнээс бүгдэнтэй болж үзсэн байсан. Бүх аслангуудтай сайн баг аслангуудтай. Даваатастай, сонзонтой атэтэнтэй бүгдэнтэй заална байлд өвцсөн байсан гэж хэлж. Харин зам Даваатар хоёрт нь улсад харсан байж тийм ээ. Тий. 6 7-8 дээр. Сонзонд нас очд өвцсөн л байсан заалтастаа. Ганбаатартай бас барилдсан байсан уу? Хамааттай бол байлцсан байсан. Ер нь бас тооны харьцаа нэлээ өндөр байдаг баг шүү тий. За жоо өндөө гайгүй шүү хамаатай тий. Сүүл юун дээр дууссан дээр нэг онцсон. Нутгаа дууссан дээр л нэг атсан та. Тэр нэг яа гамбаач надаас өндөр надад байлтаж битэх юм л тий. Түрүүнээр өндөр хүн эвтэйхэндээ гэж нэг гавыг харцгаас ямар хүнтэй барилдахад эвтэйх нь ер нь өндөрлөг мөн гэхэд тэгэж яриадсэн шүү. Гэхдээ би бол гайгүй. Би бол чөлөөт үлдчихсэн болохоос нэг жижиг хүнээс нэг бэргээд байдг. Чөлөөт хүн ч өөр сайн тонгоод өгсөн болохоо. Энэ жижиг хүнээс нэг бэргээд. Бястай хүн л хийвгүй байдаг. Чуудаг юм уу гэдэг. Ийгүү цочдог, өшгөлдөг усууд чинь цочоо өшгөлчих юм жоо хийвгүй болохоос нэс бусдаа л гайгүй шүү дээ. Чөлөөт үлдээдэг хүнтэй бол би бүнөөтэй бол байлдан таадаг. Хөвтэйг л тааш хатал нэг санаа зовдгоо л гэсэн. Анх та нэг ярьж чинь хадаа аврахтаа нэг барилдаа тайцсан гэдэг чи хэдэн он? 93 онд 10 дугаар анги хөхт. Би чи одоо тэгээд чинь 17 настай нэг 7 настай сургууль тасцсан одоо 17 настай хөхт. Завханд уссан өсөөсөө мултасчаад ирээд л гоогийн дээр залан байлтал. Хадаа байгаа хоёр даваад 7 сарын зан авахд авчихсан. Анхудаа заланд усын цолд хоёр хаяж одоо үзэж байгаа тийм. Багш чи ардсан байсан гэдэг нэг ярьж байна. Тий, яг нэг 10 жилийн багш манай ангийн багш санаатай байж өгшөдөг гэсэн хиймээ санаатай байж багш. Тэгсэн чинь агаш сургуульд очсон чи. Миний хүү одоо бити хүмүүстэй байл тагж бити байлдаг. Яасаа гэсэн. Чам би хизээр давж өгөх болж бодож байлаа гэсэн. Хадаагаар хайцсан үү дээ. Хадаа багтаа байлдаг бити хайлцахгүй хутсан нэгэд. Сохотын 100 жилийн байлдаж болдог ус 2 сая 2-нд. Нэг сая 2-д өсөө усаа дуусаад завханд би чинь дөрөвдүгээр онд медаль авсан хэлсэн хүн тэгээд ах тэгж хийсэн да. 93 он ч нэр Сохотор жанжны 100 жилийн тогоохон л дээ. 1893 онд төрсэн хүн хэрэг. За. За үндсэн барилдааныхаа бас бичлэгнүүд рүү орой барилдааныхаа талаар бас үзэгчтэй мэдээлэл хүргэлээ. 2-ын давааны онцлог оноолт барилдааны бичлэгүүдийг бас найруулагч үзүүлээ. Тэгээ барилдаан дээр ярилцаа явъя. 2-ын даваанд чинь усын навчингууд хооронд оноолтод харсан байна. Тийм бол одоо 47 улсын цолтой орж ирсэн байсан шүү дээ. Тий.
Тэ тэгэхээр бас сүүл дээр нь 2 ус 4 аим болсон л тоо. Батмагны их сар бол 2. Тэ. 95 он. Тэгээд тогтох чаргал амарсан байсан уу? 47 улсын цолтон гэдэг чинь тэгэл цагаан сар мал 66 шүү дээ. Тий. Тэгээ энэ жилдээ ер нь бас наадам мөртөл бараг энийг дэвдэхгүй дээ. 47 төгрөг цолтой бараг л гарахгүй болов гэж бодлоо. Энэ жил чинь цагаан сарын шинэлийн 47 болов гэж тооцож ирсэн шүү дээ. Тий. 1.6 50 хэд болов гэж байна шүү дээ. За нээлтийн үйл ажиллагааны имчилгээнүүд. Үлгэр шишээ өлөөнө л хөш байна. Энэ спорт хороодууд, батлан хамгаалахын яамны харьяа, байгууллагууд энэ спорт туризм үндэсний бүх их спортын олон энэ тамирчдын бас ирээдүй энэ карьер спортын амьдралд бол өндөр нөлөөтэй байна. Тэгэлээ одоо энэ алдар спорт тоглоом маань байгууллага одоо 79 жил нүүр үзэж байна. Тэгээ одоо үндэсний шгшээ багийн тамирчдын нэг 60-70% нь алдар спорт тоглоомд сөөлсөн байдаг. Алдар спорт тоглоомны тамирчид маань бас зөвхөн Монгол улсад нийтээс илүү дэлхийд Монгол улсынхаа нэг өндөртөө гэж Монгол улсынхаа далбаг төрийн далбаг тий их олон улсад мандуулж Монгол улсад таниулж үзүүлж харуулхад бас хамгийн гол үр гүйцэтгэдэг бас том бүлтгүүл том баг л да манай бол алдар спорт баг бол батлан хамгаалах яам жанжин штаб байна. Бүх спортын тамирчдыг улдаан тэмцээнд авах нөхцөл болцоо бүх юм хангаж бүгдийг дэмжиж өгч идэг. Эдгээр маань ч гэсэн итгэлийг алдахгүй хичээдэг. Энэ жил өнгөрсөн жил Паралимпийн аваргын алтан медаль, мөнгөн медаль, хоёулынг нь алдар спорт тамирчид хүссэн. Тэгээд бодхоос манай тамирчид цааш улам шилдэг тамирчид төгсөж хааж боддоо шүү дээ. Дэлхийн одоо Монгол дээр нь одоо үндэсний өхөнжил одоо бараг 10 авраг байна. Тий. Мундаг шүү дээ. Дандаа алтар одоо Төвдөн дөрж авраг, Батсуур авраг, Дамдан авраг, Балжинэм авраг, Усхүйр авраг гэл Бээжин авраг, Хадвата авраг дэргүүд Цэрэндүгт авраг бүгдээрээ л алдрын өгсөлтэй. Энэ спортоор нэл намаг улсууд юм шиг байдаг шүү дээ. 79 жилийн түүхийн улсын солонгууд гэж бас ярил өндөр тоо гарах юм биш үү? Өндөр аврагууд нь аврагууд маань гэдэг байна. За 97 зүүнний магна ханга авраг. Өдөр болгоо. Ер нь зүүнийг аваад ирэлчээдсэн шүү. Энэ цогтоотрог байсан мэр л да. Харангаа аймгаас самплын цогтоотор гэж Бяртаа Арсланг амлаад их хурдан давсан. За Бямбатхан Батсар хоёрын мэр л да. Нэг тахимда хавираны осол их явдаг шүү дээ Батсараас чи. Энэ дээр тахимдаад хавирцсан. Дараагийн даваанд нь хавираад итэж байгаа бас харагдсан баг шүү. Юу н ухаж хишэхгүй байгаа юм да энэ ч Батсарч бол тахимдаад гүйцэж очиод ингээд хавирцсан шүү. Хөөж хавирна гэдэг чинь бас л их тийм айхтар мэг шүү. Орхонбаяр Тоочингийн Батсар хоёр. Нэг ингээд сонжиг гараад бичихорч бас л түүний чангаруулал азаалт байдаг л да. Ягаа бас Тоочин бас өөрөө хавьяас дуусаж дагаж мордоо тэгээд хөмрүүлээд унсан. Хондоо синжигнээс одоо энэ синжигнээс барилтгаа болцсон үдий загт бол орхон шиг юм. Орхон энэ байлдан бол хийвгүй л дээ. Сонжиг ухтаг он цөөрөө тийм ээ. Цөөхөн болцсон бүгдлийн золгонд шуудгаас барилт гэдэг болцсон загт бол. За амлалт. Одоо нөө 4 моноос өөрөө л бас барилдаа бас яхан задлагдаж явах шиг байна да тийм ээ. Тий. Бас очиргүйг золгоод байна. Энэ барилдааны их сонирхолтой гэсэн чинь тэгээд их хурдан шийдэгдсэн шүү сонснаас. Тий, юу нэг удаа ширгүү. Тий. Илбэг дүүхэн байдаг шиг харагддаг тийм Батмагны ничэн дээр. Их сурвалжлал нямбайл хүнштэй тэгэл. Суудаал томорхоод өгдөг харагддаг тийм гайхмаар. Их сурвалжлал хүний тогтоодог л хүнштэй ер нь тэгэл. Энэ жил жимийн нэмэгдсэн байгаа шүү Батмагны жим бас. Тийм баг ер нь яхан 50 сайхан. Тий. Усан Бернад минь 5 дууны нэр тунахад бас гайхахаргүй шүү дээ тий. Ер нь баг тунч том магадгүй дээ. Тэр аймгийн золтой өгөхөр олон давах юм. Тона усан солтон тон энэ хоёр тон л да. Тий. Дөрвийн төгсгөл дээр нуурч бас таарж болно.
ойролцоо начингууд юм чинь тий. Тэгээ дөрөв төгсөлөө бас нэг чинь нугаад байгаа шүү дээ. Тий начингууд аймгийн орцууд тэр нугарч идэг. Ер нь таарах л ухаатай тий. Энэ жил албан өөлж магадуулах. Тий асуулт биш шүү. За 95 оны онолтын бас хамгийн гоё барилдаан бол ерөөхдөө хоёр начингийн онолт таарчхад хүмүүс бол бас нэлээ гайхсан. Энэ барилдааныг их хүлээсэн. Тэгээ Батмагна начингийн даваагаар өндрөссөн. За 3-ын давааны барилдаа нэг бас онцлж ярил. Дүгүрдөрж начин 3 бөхөөс ам авахдаа Батмагна начин ам алчлаа гэдэг. Тий. Гоё юм уу? Гоё юм. Тэгэл бас барилдаж үзмэр санагдсан байл гэдэг. Бас нөгөө олон түрүүний бидэд ярьдаг нөгөө дөгрөө 3 бөхөөс Батмагнаг аваад Дахиад зүүнийг сайхан дэлж байна. Аггүй чөлөөлж ирсэн шиг. Өмнөх даваанд цогтоотрыг баслаг аваад ингээл. 2 даваанд цогтоотрыг бас ингээл зүүнийг аваад ирэлцсэн. Дүгрээ гараачуулаад бас нэг хүн тээгэлсэн маягтай. Бас тэнгэлсэн тий. Тий тэнгэлцээд. Тэр нь ингээд бүтэн тойроод ер нь унж явахтаа л тулсан юм билээ тий. Бочлоонд. Энэ нь унтсан байсан юм байна. Мацвэтэй. Бочлоонд чинь хэдэн бөхөөс амлж бот зэрэг Олон бөхөөс авсан бох уу? Ус өдөр нач юм шүү дээ тийм ээ. Тийм. За тэгтээ тэгэл 5 бөхөөс л авч байгаа юм биш тий. 7 бөхөөс л авч байгаа юм биш тий. Тийм. Араас нь амар сайхан ам аваад Ямдэрч өсгөө төмөөтэй тунаа дүүрээ Батмагнаг авч байгаа шүү дээ тий. Тэ амар сайхан лавга 2. Зөрүүлж дар сэнжиг авч дараад хад ахуйгаа нийцсэн дээ сая болс. Тэгээд өнд хөлөө өгөхт нь алгадаад энийг явж байгаа юм гэж ахвалдаа тий яг энэ итээ давхалдаад гэх юм. өсгөө төм дөмбөр юм барил да. Нэмдэрж өсгөө ингээд хорууд авч орж ирж байгаа 4 онолтонд гарнаа гэсэн үг. Өвлийн барилдаануудыг бол сарсангуй жоохон жин нэмсэн маягтай тийм ээ. Одоо нэг талхч гэрийн барилдаанд арай нэг жоохон нимгэн дүү маягтай байсан тэгээд бас л их сайхан болж байна да. Өндөрч өсгөө. 3-ын давааны саний юм барилдаануудыг харахад та бас тайлбар дээр байсан. Уягах бол мэдээж тэнд байгаа. Хоёрыг харахад энэ 3-ын даваанд ер нь хамгийн гоё барилдаан ер нь аль нь болсон бэ? За тэр Батцоор Бочлоо 2-ын барилдаан бас ажгүй барилдаан тийм ээ. Яа, миний хувьд хин сая амар сайхны Лавгатай байдаг барилдаан. лавгад тэгээд давхалд нэг бас л уум их шүү дээ. Сэнжгийг нь зөрж дарж Зүүж сэнжиг цааз халаад тий. итээ тэг хөлөө өгөхөн үлдсүүлдэн давхалдаад өгсүүлдэн давхалдаад тэгээд ямар шүүгэл 50 мэхгүй унжээлэл унахаас авахгүй л. Яг чад давхалчих юм болоо тэгэн л дээ. За 3-ын давааны барилдаанууд бол ер нь энэ өдрийн ер нь бүх давааны барилдаанууд үзэгчдийг шуугуулсан олон гоё барилдаанууд ялч болсон. За 4-ийн онолт бол одоо бүр сонирхолтой даваа өгсөх тусам ер нь заал танхим шуугсан. Улсын зан харцгаа ер нь уурт харж үзсэн. Тэр чинь одоо тэгэл барилдааны чансааг харуулж байгаа хэрэг тийм ээ. Улсын зан өдрүүлэг улсын харцгаа цэдэн сүтэн нуурч байгаа шүү дээ. Энд чинь одоо юу гэсэн ч үг юм дээ тийм ээ. Усан наднаас юм олох шихгүй шүү. Тий. Улсын баяр наадмын одоо 6-гийн даваа гэсэн үг. 6-гийн давааны нуулаанд шингэж байгаа нөхөхгүй шүү дээ. Тий. 3-аас илүү аймаг султан гарч ирнэ шүү дээ. Ер нь бол тийм ээ цол аваад. Тэр нь бол бас чанга. Зоргоо бас 2 тунаад Сүхбат хаан толго өдөр улгас эдэн зүтэн лавгэр ламар сайхан. Баталзий Батмагны Анар ус 2 Орхон баяр Амгалан Баатар Хангаа Утсар гээд Баас өгч одоо цэргийн начин байхдаа хайжсэн юм шүү дээ зөргөө. Орж ир 16 оны намар юм бах та. Тэгэл хавкрал цаа амар сайхан 2 жус ойрхон байт юм блэ 3 байв. Хорон дээр цэн үү? Тий. Эргэлгэж зам орвол нэг байдаг. Тэгээ баг 7 дугаар л том босно. Би тэг санаад тах юм. Тийм барилдаа болсон баг.
Оноолт бол үнэхээр гоё байсан. Нэг зэргийн зантай. За зэргийн зан хангаа орох. Барилдаад авсаа. Ерөн жаахан зоримогдов. Барилдаа үзүүлж байгаа шиг хангаа орвол саршны барилдаа энэ барилдаа хоёр дээр бол ер нь гойд л зоримог барилдаад байгаа. энэ дээрээс хутгсан. За хутгаан дээр нь шууд ойж зөөлөөр дартын зан өдөр. Хутгаач арга биш юм да нэг тийм ташаалтаа дарахтан зөрүүд айрцсан. Мордоо дахимдаа хоёр зэрэг явсаар байгаа хөдөр болго. Цэдэн зүдмийг давсан. За орхон амгалаа хоёр сэнжин дээрээс зүүн талд мангадад 16 настайгаас л орхонтой бэлтгэл хийсэн юм л дээ. Хоёр гарцсан барил да. Чи зоргоо эндээс өргөд. Сүзбаа дөрөгцсөн. Арга байхгүй урдан. За энэ суугаад бутсан эндээс салахгүй. Зэрэг нь тий ард нь ууцаар тавираад араар нь хашч мордод суугаад суулж өргөөд тазаараа зогч өргөөд. Зэрэг нь чинь багтаа нэг давсан харцуулаад дахиад авлаа. Ölэг үсэн дээрээс гар дараад бяртаа хүн басвал Арангаангийн ашаа цум эриад Андре спортроны улсын залуу зансгад улсын арчиг гаддгаар дөрөвдөө авч тонжуугийн 8 хангалтаа сайн бэрэлцэн шүү. За суугдаж дахимдаа тайз шиг болтон. Манай энэ яхах хаансан да. Тий. Хатан зэд хороцсон. Андре спортроны улсын ачиг батмагна улсын зан. Яг барилдаан болыг бүтэн агуулгаар харах юм бол бас олон бож өнөөсөн юм байлээ шүү дээ. За давхар Тийм ба. Энэс өмнө ганцхан давхар амаатай ирсэн байх шүү. Тэгээ давхар амааныхаа хөөдрө ганцхан Батулцээ дээр хийж байгаа юм шүү тий. Өөр хүн дээр нь хийгээгүй. Наасан. Энэ нааган дээр Ер нь харцагдаж дайрч барилдаад байсан дээ. За харин наах хүлээж байгаа сүр Энд дээр ч тэгээ харахад ер нь бүх юм том харагдаад байлээ шүү. Локер амрагаас бол ер нь толгой цээж ер нь тэгэл хараасаа өрж байгааг нь харахад бол ер нь нэвт харагдахгүй байгаа гэсэн шүү. Тэр бас лэлбэг аав хөөгд нь харагдаж байсан шүү. энэний өмнө үл нэг нааж үзээд байсан те. Тий. Энэ лагула чөлөөтэй юм болохоо илүү сайн тонгоож явах гайгүй л дээ. За одоо яг л энэ үндсэн бөрц мордо зүтгэсэн. Өсгөө. Сүнд илгүүдэж модчихлээ. Бараа мордо бараа хувираа ирч ер нь өглөө олон мундаг хүнийг давлаа да. Анарцаа харьцаа арай илүү байсан өсгөөгөөс. Мэдгүй тооны харьцааг ямар байсан бол Алтан цомоор бол нэг давсан. Дорн цухаад таарахад. Тэр нэг баазартай барилдаан дээр бас анарцаа нэг. энэ дээгүр таарсан баг шүү тий. Тий давж ирсэн шүү. Баазар ч өсгөө төрүүлсэн юм шүү тий. Тэгсэн. Зориг харцаа үзүүлсэн. За ингээд 4 давны оноолтын бас олон гоё барилдаанууд явсан. Эндээс яг нэг барилдаан онцлог байл. За Батмагна гэдэг давхар амаал илүү онцлог ахмаа болсон да тий. Тийм баг тий. Батулцыг шүү дээ хамгийн гол нь тий. Тэгээ Батулзыг тэгээ ямар ч зай байхгүй, ямар ч зогсолт байхгүй. Эс хөл тэгэл тэжигт дуслаас. Бас ч нэг хөл алдаад энэ төр унждгүй ч хүн шүү дээ. Батулцыг зан чинь тийм ээ. Хөлдөөнийг алддагчгүй хүн ер нь тэгэл явцсан шүү. Саяны барилдаанд давталт нь бол яхан гээ удаашралтаар орж иж байгаа. Хажуугаар яг нэг орж иж байгаа нь бол бүр нүд гүцэхгүй орж иж байгаа шүү дээ. Сайн тий. Тий. Тэгэхээр тэр гарч байгаа хүч хурдуул үнэхээр амар. Зоргоо Батмагна хоёрын барилдаан чинь харж байгаад удаашруулсан байгаа нь удаашруулах юм шиг л харагдах юм шиг зарим барилдааны зэрэг гэлэлцэл өнгөрөх юм шиг. За 4 даваа бол гоё барилдаан болсон. Онцлог барилдаан энэ байлаа. За 5 давааны амиг таарэ. Мэдээж хангаа авраг зүүнийг магналж Өсгөөг аваад торхон баяр сөхөд цааныг аваад ер нь барилдаж үзээгүй байсан юм билээ нэрөх. Уг нь үйтэнгээл хоёр хүн тэгээд хоёр насны Зөвхөн 200. тий. Тэгээ анх удаа авч барилдаад унжсан. Локер өдрөл хоёр бол барилдаад байгаа. Зоргоо Батмагна хоёр тунсан. Цагаан сараар бас барилдсан мэт тийм ээ. Зоргоо Батмагна хоёр чи. Тэг чөлөөтийн насан туршидын улсын 5 авраг болов 4 авраг. Локер өдрөл зоргоо Батмагна бүгд төрүүлж ирсэн. Тэгээ хоёр хоёроо таарал барилдсан да. За Алхан ер нь бас нэг барилдаад үзчихье. Скот цаантай бас нэг энэ даваанд барилдъя гэж бодсон юм шиг байлаа. Тэр барилж үзээгүйсэн ганц авсан юм байна. Тийм баг. Босод нэр барилдаж үзсэн юм биш үү тийм ээ? Ямар нэгэн барилдаан бол хийсэн.
Хангай 3-1 скоттэй. Лавкрл 2-1. Сөргөө утгын 2-1. Альберсны барилдааны хайн хагалах барилдаан байсан биш. Үнэхээр энэ 8 бүхнэр улсын баяр наадамд төзөнгөлөд ингээд зогсож байгаа гайхахааргүй 8 өнгөлцсөн шүү. За мэдээж аваргууд бас байлгүй яах вэ тэгээд. Энэ бас хурдан доо барилдаа шүү сугдаж шуудагдаж өргөөд. Өсгөө 3 дээр 4 дээр бас ер нь нэлээд утсан баха. 4 дээр бол жах утсан баг тийм ээ. 3 дээр бол нэлээд утсан баг. Төмөт хамгийн сүүлд хэлсэн. Тунааны 2. Авраг тэглэслээ. Өндөг хөнгөн гаргаж байгаа шүү. Одоо ер нь бол болдог бол яг энэ хангагийн сугдаж шуудагдан дээр шахаад хадаж байгаа хөлбөрийг 1 юм уу 2 үгээр нэрлэмээр л байгаа байхгүй тий. Михний нэршил дээр бол тий. Хамгийн оновчтой байж болох нэр юу бол? Одоо тэгээд ямар өвдгөө онуулах ч гэдэг хаашаа тий. Өөр монголчууд ч тэгээд шууд өдөж татах гэлээ. Хоёр урд өнө барил да. Түрүүний хурдан гэдсэн тэгээд ер нь даваа болгондоо өөр юм хийгээ явцсан юм биш бат өмнөөч давхар хамаад суулаад гарачаад энэ бүх андам хийсэн тий. Тэр алхуулж байгаа л секцэнд хийж байгаа юм шиг сүлсэн шүү дээ бас. Дээхэн үед одоо их солны зөрүүтэй мундаг авраг гарсан цолтой өмнөд гарч ирж байгаа амны хөвгтөний ингээс үлчдэг л байсан тий. Одоо бол тэг суйлж байгаа юм ховор харагддаг. Гайхалтай шүү. Зориг тэгээс үлчиж байгаа шүү дээ. Энэ бол жинхэнэ чөлөөт хийсэн тий. Тий, мундаг очнолж очиод атгсан барьцгүй мөртлөө сугдад дайрч яваа тэгээд мурдууд үлдсэн шүү дээ. Хүндийн төв тоостой энэ чөлөөтэй уушаа алхдаг. Тэгээ саад үлдэн алгаддаг ингээд. Энэ бол ямарч барьц ингэж чимкэж атгаагүй байгаа. Тийм байна. Ерөөсөө шилдээл ингэж сугдаад дайраа явчих харагдчихсан. Яг л чөлөөт хийчлээ гэж. Гоё өрөлдөн шүү бас. Гаруу мордод цаамаалгадаад алгадаад. Хоёроор бол ерөөсөө л атгалсан юм байхгүй юм байна шүү дээ санийх нэрээ. Орхоныг би хотгуулаад унжгаыг хараагүй гэдээс нэг энд нэг харсан шүү. Хотгоо өмрөө нэр нь ундгүй бас гайхалтай шүү дээ тэгээд. Ястаа чангараагүй шүү дээ энэ дэр. Үнэхээр гоё барилдаан болсон байлээ. Хүчин чөлөө сайн хийдэг байсан тэгээд. Араар нь шидсэн тэг яа. Энэ ч хотгуулаа унсан шиг шилжиж болохгүй байна. Тийм араа бас тэгэхэд хариулттай өөрөө шидээд. Өө мод шидээ тэгээд. Араар арч мордоо шидсэн. Скотаас бол санаачлага нь бол хутгаа бол байсан. Анхны хөлбөр нөх юм. Тэгээд орхоны тохоо өрцсөн байсан л да. Хоёул ер нь бас шахсан биш үү? Орхонтой ингэж удаа дараа нь хангаа урахтай. Бас нэлээ удаад. Сая зүгээр салах боломж байсан юм болоо да. Ер нь бол бас хутгаа хэрэг гарсан юм байна тийм ээ. Ер нь зүгээр салчаас өө очиж модсон юм байл тий. Гарч явахт нь шашаа тий. Гүцээ шиж удаа очиж модсон. Илүү хүнийхээ яахгүй хойш гидэж шидсэн байгаа юм байна тий. Тэг хүн лүгөө явж шидсэн бол илүү амхаа байвал та. Урагшаа. Хойш гидээс учраас нөгөөндөө суугах цаавал тэгээд. Даваа үр манаа гэж. тэгээд онцлогтой. Одоо саяны 5-ын даваан дээрээс бас л ингээд онцлоод харуул. Аль барилдааныг ер нь татаж авах уу? Хөдрүүлгийн 2-ын барилдаан бол сонирн барилдаа. Гоё барилдаа. Ер нь хоёр чөлөөтний одоо Азийн авраг, дэлхийн авраг хүрэлтэй мөнгөтэй хоёр нь л барилдаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэл үндсээр барилдаж байгаа нь бас гоё л харагдаж байна. Та одоо манай дүрм гоё болоод ирсэн. Шуудганы барилдаан бас багасаад иймэрхүү гоё барилдаанууд илүү олон болгоцсмаа л барилдаан бас үзэгчтэй гоё байх болоо таа л гэж бодож байна шүү дээ. Гавыг гарсан үед. Тий, санал нэг байна. Саях чи бас агуу чөлөөтийн томчуул
Чөлөөлөх юм хийж байгаа. Сав гэл тулдаа цаанач тэгж тохиолж байгаа. Бас ондоо хүмүүс үг нис чачааг сэр унхаа. Тэг юмд ялгаж байгаа байхгүй. За 5-ын давааны барилдаан бол ийм боллоо. За 6-гийн давааны ямыг одоо харъя. За хангаа аврах сөхөцөө нэг. Ойрхон ингээд 2 3 авчих уу? Тийм баг. Цаансараа авцсан. Доос авцсан. Тайлбар дээр та хангаа аврагыг хөдөр болго цааныг юу авчих болов гэж хараадсан тий. Өдөр болгыг авчих болов зүгээр улсын байр наадмын 7-гийн давааг энэ даваанд гарах болов гэсэн. Тэр тэргүй үзүү түрүүнд харах байсан юм билээ. Тийм ээ. А тэгтээ яг бас хангаа авраг сөхөтөө бас барилдаа гэж бодсон магадгүй эсвэл хөдрийг бас сайн байгааг мэдэрсэн байж болно л доо. Тэгээд сөхөтөө хийсэн барилдаан бас дараагийн нөлөөлж бас байсан байж магадгүй. Нэлээд удаа шилжсэн болохоор. Авраг ер нь 3 дахь дөрүүлэх гэж ирсэн юм болоо да. Гэж эхэлж байгаа. Гэж бол би л бодож байсан зүгээр тэгээд ихэл сайн л байсан л да. 4-1. Тэ, магнах олоо хийсэн байсан. Тийм биш. Улсын наадам шиг зогдоод хөндлөсөн. Магнаа энэ нэг жоохон гин алддаг. Яг үндихт нь алгадж байгаа тий. Тэ. Ихий чи ие суллаад үндийж байгаа магнаа энэ дээр. Тэг алгадна гэж бодоогүй халтаа тиймээс. Ингэчээ тэгээ одоо зүгээр ие суллаад үндийж байгаа. Тийм байна. Тэг барьц салж байгаа юм шиг нэг тийм сонирн болсон тий. Тий. Тэн дээр нь хамтцсан. Бас нөө гавыг гарсан гин алдсан гэдэг нь. Ер нь ч тэгээд төрүүлэх хүн ч бас л өөр л байд юм дөө. Тэгээд жимний зай болоо юусаа. За авраг заа 2-ын барилдаан бол сөхөт үнэхээр ажилласан. Сөхөт тэгэл нийлээл барьдаал явсан. Тэгэл яг барилдааны төгсгөлийн үйл барилдаж сангаа бас лэгэлгүй хэлээ шүү тэр. Байран дээр нь тэгэл нурааж хэлж шүү дээ. Нэг үл дээрээ л нураал унжсэн. Тий, нэг тонгоо тэрэндээ нуг даавал юм аа. Бас энэ дээр. Бас хэрэндээ л бас туйлсан шүү дээ. Сөхөт. Эндээ ундах гэж ирдээ. Гачаад утгах нь. Хоёр талдаа явж үзсэн. Эндээ сая буцаад амаа сайхны татаа хийж үзсэн бол бас л юу байл яг тэр байлд очиж энэ да. Хангаач тэгээд ер нь нэг мэхэнд нэг хүний мэхэнд дахиж энэ төр ундгүй хүн л дээ бас хайхтар. Сайн явуулаар амар сайхан дунсан байхад сөхөтөд бас унахгүй л байгаа юм. Тэгээд тонгох гэж бодоно нууд болт. Тэг гомдлог гоё үтсэ. Сөхөтөө явуулаар аврагтай. Санснаа гэдэг. За шүүгэн дөрөө. Барилдаа авраг ингээд зүр дөрөлөө гарч ирж байгаа маа. Авраг 4 төрүүлсэн байгаа лөө. Онгоо доо. Болролд намраас хойш. Тэ 4 төрүүлсэн байгаа. 9 сараас хойш 4 төрүүлчихэд байгаа гэсэн байна. Шансаа олгох барилдаанд 2 төрүүлсэн байгаа. Одоо ч бүх барилдаанд шансаа олохгүй юм. Одоо бүх барилдаанд шансаа олгох. Одоо бол олгох гэсэн тийм бэл. Барилдаан болгонд. Оноо мөч шансаал хуйлдаанд бол Тустай байсан дээ. ялгас. За үзүр төрөний барилдаа. Таамаг ер нь хэдэн өвтэйсэн бол хүмүүст. Багцаалд бол. Завагдал яа хангаас баха. Тийм баг те. Зүгээр өдөр бол их хөнгөн байна. Хурдан байна л гэж бодож байсан би бол. Этгээд их хөнгөн байсан шүү. Энэ сайн байл гэж ярьж байсан. Ер нь тэгээд дор даваанаас байгаа хүн бас гэмтэл үт юм лээ тийм. Тийм. Хурдтай хөнгөн. Авах ч гэсэн их хөнгөн айтаа сайнагдаад шийд бас бястай. Сөхөттэй жоон яасан судалцсан гэж байгаа. Магадгүй тийм ээ. Мехн бол их гоё орж ирсэн хангаа бол ер нь. Ер нь барьцаа тавиад түрүүл тавьчихад байсан тэгэл ийм өчртэй байсан юм лээ л дээ. Сөхөттэй жоон судалцсан. Дан залгоон дээрээс тавьж тохон дээр нь дар тогтоогод байсан. Өдөр болгоо юу аврагыг түрүүлж бас тавиад байсан. Тэгэл энэ дээр бас тавиад дарсан. Тэгээд давхар золгох, дан золгох дургу байгаа юм уу зүгээр эсвэл барьсанд нь нойлуулахгүй гэж задлах гэдэг юм уу гэсэн чинь тэгэл.
Ингээд харцсан. Энэ 5-3 болж ойртож байна уу? 5-3-аас 5-4 болж байгаа хооронд ярьсан. 5-3 болсон. 5-2 байсан. 5-2-аас 5-3 болж байгаа юм. Тэгээ хоёрын чинь нэг нь улсын баяр наадам, нэг нь ямар барилдаан гэж хэлээ бас. За ингээд орчин зүйн зөвшөөрөгчийн үүсгэн малчин 104 жилийн хүчтэйхэн барилдааны төрөв бөхөр өдөр болго зан үзүр бөхөр улсын аврах хангаа доторсон. Барилдаан бол одоо нөгөө очиод харах юмтай хараад ярих юмтай гэдэг лөө. Тийм л барилдаан болсон доо. Энэ барилдааны дараа ч ер нь сошиалор гоё барилдаан их явж илээ шүү. Олон гоё барилдаан гарсан тий. Тэгэхээр ер нь бас улсын баяр наадамд сайн барилдах бүрэн боломжтой. Цэргийн баярын барилдаан, нэг талдаа Чансан өндөр барилдаан, нөгөө талдаа бас Монгол цэргийн өдрийн барилдаан, бас эрүүний хиймэр, Монгол төмний бас сүрсүүлтийг даасан том барилдаан гэдэг утгаараа бас сайн барилдсан хүмүүс нь хожим бас дээшээ цолоогддаг юм сайхан барилдаан л да. Тэгэхээр өдөр болго заанд бол бас сайхан боломж байна. Хангаа аврагд боломж байна. Цагаан сарын барилдаан төрүүлсэн хүн бол мэдээж. Дутмагнаа тэгээс. Тэ. За Чансан 18-ны байдлаар Чансан авраг хангаа 7250, лав гэрэл зан 6300. Хөдөлгөөн олсон уу? 50. Батчулуун нэлээд дээгүр үлээ. Өмнөх Чансанд чинь тий. Тэгсэн 3 руу орцсон явж байсан шүү. Тий, Батмагнаа ороод ирсэн байна. Чулуун хоёроо доош буугаад. Бэн Ботомж тэргүүлж исэн баха. Тэгээ нэг хэсэг тэргүүлсэн баг шүү. Хэсэг тэргүүлж гисэн. Тэгээ Чансан барилдааных нь хууль руу дөөр болоод ийм болчихж байгаа шиг байна тий. Тэг. Ер нь тэгэл ихэнх нь төрүүтэй өгчүүд нь шүү дээ. Хангаа төрүүтэй, Батмагнаа төрүүтэй. Лав гэрэл зан төрүүтэй, Бэн Ботхон төрүүтэй гэл. Арслан Чансан дээр ер нь ямар бололтой. Таны хэд барилж явах үеийн Чансан авлирлыг тэргүүлэгчд ярил. Бидээс ч бас Чансаагаад тэр жилийн луу жилийн ч гэдэг юм уу шилдэг 8 бүхэлдээ 500 бүх шалгуулдаг гэсэн тий. Тий. Тэсээ яг барилдаанд ингэж ашиглаж. Тэр ч одоо шингэж олон бүх бас багт шингэхгүй олон бүх хасагддаггүйсэн л да. Аймгийн золтой бүх нь харьцангуй цөөхөн байсан баг. Сумын золтой бөхчүүд нь бол тэгээд одоо шиг 6-700 хүнч байгаа юм чинь дээ. За бүхий өрөө нэвтрүүлэгт маань нэг шинэ болон нэмэгдэж орж ирж байгаа. За хөтлөгчдөр маань зочин маань нэг асуултанд хариулнаа. Энэ маань энэ бүх хинбэ гэж байгаа. 2003 онд аймгийн арслан цол хүртсэн. Тэрээр Монгол бүхий өргөний албан ёсны цуврал барилдаа нийтдээ 21 удаа төрүүлсэн. Энэ бүхий нэр хин байж болох вэ? 3 оны аймгийн арслан гэдэг чинь одоо юу вэ? Мэдэхгүй асуулт. Санжаадан бом байх үгүй юу? Санжаачдаа сүүлийн арслан л зэрэг. Уус хойш шүү. Хэдэн оны арслан аймгийн арслан чинь. Тэгээ арслан чинь. Одоо би Мөнгөнбаатар гिचг гэдэг юм. Тэгэхээр одоо 21 цараа төрүүлэх хөл баг л та тий. Төхүүлвэл одоо яг өнөөдөр цуврал барилдаан гэдэг маань өөрөө улс аймгийн золтой бүхийн барилдаа юм уу? Нийт бүхий өргөнд өгсөн барилдаа. Улсын золтой бүхийн барилдаа юм уу? Аймаг зэрэг юм бүгд ороод юм уу тий? Тий бүгд ороод. Төгүүлгийн бол одоо өнөөдөр төчний бас 90 зэргийн баярын өдөр бидний саяны бас тоомлж ярьсан барилдаанд төрүүлсэн бүхчүүд дунд байгаа. Манай дундгавд одоо Баттар ах төрүүлсэн дэхээс өөр юм орч Төв аймгийн ой болчин. Төв аймаг Сүхбат авраг төрүүлчих. Тэгээд Хинтээ аймаг болохоор Баттардны авраг төрүүлчих. Завханд болохоор Зэр Мөнзөг баяр жавхлан гэж яачих. Тийм Арангаа өсгөр авраг байв. Тэгэхээр ч одоо цаана ямар аймгийн наатан үлдэх юм бол та. Энд Дорн говьд ч юм уу Боцорог зан төрүүлж байсан. 3 онд Өөрөнгө аймаг тендөрүүлсэн. Бүрэн жаргал эднээс ок ах ч юм болохоор хараа уртлын арслан болчихоо. Тий. Оо Эрхмээ авраг юм биш үү тий. Дархан дөрүүлсэн чинь нэр. Эрхмээ авал юм байхаа л тий. Тийм л юм байна. За хариултыг харъя. Тойрууд юу сал дээр хоёул нэгдсэн байгаа юу? За тэгээ наа багаад авахгүй би чинь баахгүй мэй асуулт чинь. За хариулт үзэгчдийн оноо сэтгэлээ ер нь бас доор нь битсэн байх. Тийм ээ. За архин баяр аврагнаа. Төчний аймаг барилдаанд хэдэн он төрүүлээ над? Мэдгүй. Төрүүлсэн шүү дээ. Сэлэнгээс 2 бүх төрүүлсэн нэг нь өсгөрөөд гарцаг. Билээ. За ингээд
Энэ бүхий нэр хэн бэ? Бас болонд маань хамгийн одоо энэ болонг оруулж ирлээ. Тэгээд асуултанд маань бол ер нь бол маш хөндрүүлсэн. Тэгээд ер нь бол ингээд нэг жоохон юм аагаа яа да гэдэг. Наба маань яг шалгах юм байна да. Хэн баяр авраг байлаа. Тэгээд бид нар бас энэ нэвтрүүлгийг ингээд тоомлж байгаа бас төсөлд нь нэг танин мэдхүүн юм эсвэл одоо нийт үзэгчдийнхээ мэдгийн хүрээг тэлэх ч юм уу те. Иймэрхүү бас юм оруулж ирэх зүгээр юм болоо гэж бөөндөө ярилцсан. За ингээд 3 барилдааныг бол тоомлж хөрглөө. Энэ 3 барилдаа боллоо. Одоо цааш үргэлжлүүлээд энэ болох барилдаанаас та хоёрын маань ход ер нь хамгийн онцлогтой барилдаа ер нь юу байх вэ? Базартай барилдаа бол мэдээж бас арай өөр баг. Зарчим нь өөр бол явж байна. Амахгүй гэдэг. За ер нь бол тэгэл суглаа маягийн юм да тий. Базараар сонголтоо хийгээл явдаг. Тийм барилдаа. Наурузын барилдаач бас бай өндөртэй гэдэг автомашины шагналтай гэсэн нь түрүү хүн. Тийм баг шүү. Тэгээд зарлаад байлаа. Бацуур авраг төрүүлээд маш авчихсан. Байх. Дорндын болгоны аймаг зэрэг яг одоо аймаг зэрэг одоо 4-5 дахь барилдаа болчихж байгаа. 27 оны сумын зам. Увс аймгийн 100 жилийн энэ Увснуур дивжээний Увс нутгийн барилдаа Баяман коврын барилдаан тэр ер нь их том барилдаан болдгий шүү. Увс аймгийн цолтой хөвчөдөр нь олноороо ирж барилдаад эрс өндөртэй аврагууд нь бүгдээрээ ирдэг. Дивжээ галаараа их олуулаа ирж үздэг. Бай шагнал өндөртэй. Энэ бас нэлийн онцлогтой барилдаан болж магадгүй юм шүү. 30-ны барилдаан бол. Бүхий үйлгийн нутгийн түүх 100 жилийн он тохиож байгаа. Тэ энэ ч одоо 125 оны улсын бус авч байгаа шүү дээ. Тий. Улсын баруун бус авч. Баруун бус авчиж явах шиг байсан. Тэгээд 100 жилдээ сум өгшөө хийдэг байх. Баггүй. Ганцхан улсын аймаг л байгаа. Улсын аймаг. Бас олон сумынх нь ой болж байгаа юм байна. Тэгээ малчин сумын ойлоо харагдчихсэн. 5 сумын ой лөө. Улсын тариалан сум бас болж байна. Тийм бах. 25 оны аймаг юм болгүй дээ. Гэтэ энэ янз тохиогод идэв юм аа. Зарим жил нь 11 онд ч бас нэг ой хийгээл том наадман шиг хийж ийсэн тэгээд 5-аар төгссөн он дээр зарим жил 1-ээр төгссөн он дээр энэ төрөөс хийгээд тах шиг харагддаг шүү. За ингээд эдгэдлийн зураг дэжид бүхий өрөөнөөс та бүхэндээ өмнөх 7 хоногт болсон 3 барилдааныг тоомлон үзүүллээ. За өнөөдөр л одоо Эрд цэргийн баярын өдөр цэцүүд хүчний 104 жилийн бас Монгол орон даяараа сайхан өдрийг өнгөрүүлж байгаа. Тэгээ Арслан маань Набах маань цэгэр дэлгэцэн үзэж байгаа нийт бүх сонирхчид зөвч дүмдээ бас энэ өдрийн сайхан мэндийг хүргүүл. Таны телевиз үзэгчтэй цэцүүд хүчний 104 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд нийт эсрэгүүдтэй бас эрүүлэх анз жаргал хамгийн сайн сайдыг өсөё. Тэгээд Монгол улс манд мадаа холтгой. За Монгол улс манд мадаа холтгой. За ер нь тэгээд Монгол цэргийн баярын барилдаан бол сайхан болдог боломжтой. Зүгээр ер нь бол Монгол цэргийн түүх бол бас мянганаар яригдах байх л та тийм ээ. Яг орчин цагийн цэргийн баяр гэдэг бол яг түүхэд 104 жилийн хойг хийж जैन. Тэгээд үе үеийн одоо цэрэг дайчд бол одоо энэ улс орныг өнгөтэй өөдтэй дэлхийн хэмжээний том юм гүрэн болоход бол маш том хувь нэмрээ оруулсан. Тэгээд ер нь бол бүх монгол эрчүүдийн баярын өдөр юм байна. Тэгээд бүх монгол эрчүүдтэй баярын мэнд хүргье. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн манд дугаарт өргөдөж бид бүхэнтэй бас 3 барилдааны тайм дээр ярилцаж урилга хүлээж авсан Аврыг Арсландаа маш их баярлалаа. Нэвтрүүлэг хөөж олсон та бүгдчгсэн баярлалаа. Авдрагдсан Наранбаатархтай баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгийн 3 дахь дугаарыг хүргэлээ. Үзэгч та бүхэн энэ өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай.